Сонирхолтой өнөөдөр хэвтүүлээ заяа хүмүүсүүдийн бичлэгийг үзье. Энэ болохоор 1 цаг 8 минут 36. Би одоо ингэж ангуудаа сонсох. Ийм тоглоом заяа эсвэл химлитер жаан заяа кумулятор. Эсвэл кумулятор суугаад тэгээд мохов гээд муур байдгийм байна. Мууртаа нэг өдрийн өнгөрүүлв гинэ. Тэг кумулаторны төлөө юу юм бэ? Лайк дараад даараа. Энэ машиных нь кумулятор нь сууцсан. Ихтэй насаалттай давхиж яваа машины кумулятор сууна гэж байхгүй үстэй. За энэ шинэ газар олоод орсон. Одоо энэ шинэ газар болохоор нөгөө манай хаян амир маа. Бохов гэнэртэй муу. Манай нөхөд намайг янз бүр болох гэдэг шиг байна. Миний ойлгостой. Тэгээд их гайгүй тоглоом байх шиг байна гэж. За Бохов нин муурн хүн. Уулын дуудах бууг алдсан юм чинь гайхамшигтай тий. За манайхаа одоо яа. Бууг явж байгаа. Энэ заяа би бол ингэж бодож байгаа заяа хүн энэ заяа моховыг муурнт заяа энэнгүүр заяа баха амтаа алуулж яриад муу юм хийлгээ өөрийн юу болохгүй тэгээд сүүлд нь хамгийн сүүлд сутаж байгаа тань энийг алах гад энэ сутаа хайх гэж бодож байгаа заяа би энэ бичлэгийг тэгж ойлгох чиж энэ тоглоомыг за зөв бичлэгээ үз. Гинэс огоо Царчин. Энэ болохоор саяны Зэмнэг ийшгүй. Бууг чирчсэн ийшгүй үргэлжлээ явж байна. Юм моховыг юу махтай. Гэрн махтай. Энэ болохоор өөрийнх нь тэмдэглэлийн дотор юм уу? Надаас тусна бүгдөө хийсүрэн. Гэтэ юу хэлсэн бэ? За энэ болохоор угыг хэрхэн одоо эвдэх заавар байна. Ямар ч байдлын өвчнүүдийн дастаар тэгээ подвол руу хийгдсэн байна. Подвол угаа шийдсэн юм байна л да. Манай муур хаана вэ? За байсан л орсон. Байсан л орохоор одоо моховыг муурын одоо харъя. Одоо ийм тоглоомны гэдэг энэ аян яваа гоё тоглоом гэдэг. Одоо энэ цаг дуурж байгаа тийчээ бодвол махал үлдээд тах шиг байна л да. Тийчээ хэм бэ? Чи намайг дагсан уу гин. Тэгээд битгий хай тий. Ойртой дээрээ хоёлаа юм ярих гинэ. Good evening. Юм ярмааргүй л байна. Би ч өөрөө нэг нохоотой хүн мууранд итгэнэ гэж байхгүй үсттэй. Чи шууд мууранд итгэх хэрэгтэй болсон. Манай муур бол айгүй гайгүй амчин юм байна. Асаггүй буугаа. Нара юун дээр бугны толгой үлгээ тавьчихсан. Би чамаас ч гэсэн ингэж асуумаар байна. Тэгээ чи манай гэрлөө орж ирээд муухай одоо нөгөө бохор готлынхаа мөрийг манай шалан дээр одоо үлдээсэн. Тэснэ чи төөрч юм уу эсвэл тэнийг юм. Тэгээд кумулятор чи сууцсан. Тэснэ чи азтай байна те. Надаа бол нэг илүү манай подволд байгаа гэх. Тэгээ чи тэрийг авч болно. Гэхдээ одоо манай одоо энэ муур заяа 3 бууга алдуулдгийн заяа. Тэгснээ заяа дараа баахан юм хэлэгдэг амин суналтай амар хутлаахсаа тэгээд баахан юм хэлэгдэжсэн сүултээ кумулаторын өгдгийн. Хацаа ихэд нэг юм хийх ёстой гэж. Ингээ муурны барьцаанд орлоо хэлээ. За тэнгуүтлээ би өөрөө ингээ цуглуулганд юм нэмээр байгаа. Тэгээ зурагтан дээрээс муу аваад очоод ан хийгээд. За тэгээд Kervi Morphos гэж одоо новшны юм бол хүн бууг гэсэн үг. Зүгээр зохиомол юм гэж юм. Тэгээ Kervi Morphos гэдэг нь болохоор хүн буугын ирлизэг хэлж байгаа юм. Энэ буугнууд нь хүн юм биш үү? Вау! Тэгээд энэ Kervi Morphos-аас намайг 3 ширхэг алаад иргэнэ. Тэгээд заяа. Тэгээд заяа энэ яадаг байхгүй юу? За энэ 3 бууг агаад ээж аав хүүхэд 3-ын заяа алдгийн. Ингээ алдгийн ихэндээ найрцаг яаж хаад бла нөхрөн дайраад тэгээд алдаг байхгүй. Юунд гайхаа вэ? Kervi Morphos гэж юу болсон мэдэхгүй байгаа юм бол тэр Kervi Morphos нь
яг бух шиг харагдаж чи харахаараа ойлгоно гэх. Тэгээ чи миний чиргүүлийг одоо нэг авч явах болно гинэ нөгөө бугаа тавиад. За тэгээд гадаа гараад баруудалд байгаа хашааны хаалгаар гараараа тэгээ намайг бити хүлээлгээр гэж. За яв заа хийцгээе. Ан хийхийг бол чадна штэ. Ахаа над муура шаагаад унгаа. Би муурыг алж болох шууд. Бодч болтгоо. Бити тэ оролдоорой. Тэгээ чи над гохоод арах юм бол чиний одоо толгой чи ингээ хүзүүнээсээ ингээ дүүжлэгтэй байж шүү л юм. Тэгээ тэ чиний сүүлийн бодол чи би хаана буруу юм хийчихвэ гэж бодох болно гинэ. Уучлаарай муургай. За гарсан баруун нэг юм хайш юм бэ. Ремис рейнж гинэ. Энд бас буу шүү. Юу вэ? Би зүгээр бай бодох юм ааш. Манайх би энийг ингэж ямар хурдлуулаагүй шүү. Энэ бичлэг цаанаас өөрөө хурдалж байгаа. 22-21-ийг бас дайжгоо. За нөгөө нэг хүн бууга ирлээдсэн шүү дээ. Хэдүүлээ хүн бууга ирлээдсэн гэрт ирчлээ. Тэр араа гэр зогсож чинь надад буу. Тэр яг Нэг ясандаа болвол одоо энэ нөгөө муучин хүн шиг амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр бараг эн чин зүгээр л зутопиа юм биш үү? Зутопиа тэр чинь амьтнууд хүн шиг амьдрдаг. Тэгээд тэр зутопийн ертөнцид болонгууд нь би одоо амтнаа алаад энэ чинь хүн хүнийг алж байгаас ялгаагүй юм болоод тах шиг. За бүр гэр бүлээрээ. За сайн байцгаана уу. Тэгээ надад машины аккумулятор хэрэгтэй байгаа болохоор та нарыг алхаас өөр сонголт алга тий. Хүний амнаас хүний амнал гин амтны амнаас илүү аккумуляторын ам болон тэлгээ. Та гуравч тэгээ аккумулятор л болох нь дэлгээл. Чи хэн бэ? Гэсэн чи тий. Бити энэ хүнтэй ингээд муухай харьцаатай. Намайг Джейн гэдэг. Энэ бол Джон. Энэ болохоор бяцхан Джон. Бид нар чамд юугаар туслах вэ? Яаж яах ямар сайхан хайштай би гурав. Би алхаад идэг. Мань гурав гэсэн чинь намайг гэртээ айгуу сайхан үл одоо хоол өгөө та нар. Ичгүй хоол өгөн дөө. Тэснэ машины асуудал гарсан уу? Манай нөхөр тэр асуудалтай чинь одоо нөгөө машины чинь засахад тусалж чаднаа. Гэсэн чинь хаал идэж. Чи битээ ингээ хүмүүс ингээ сайхан сэтгэл дандаа гаргаж ийх юм. Тэгснэ чи өдөржингөө зүгээр арх уудаг үстэй над тэгээд 100 дотор хийцэн биолог байгаа. Тэгээд тэр биолог идчихээ гар гинэ. Гэсэн чинь заа тэгээд хурдхан очиод нөгөө янзлчээ би оройтморгүй. За бүр хоол идсэн нэг алах гэж байгаа 3 гарынхаа. Оо гайхав шигт. Тэгснэ наа бууч юу вэ гэсэн чинь яригч таслан дуучлаараа тэгээд чи хутаг болоод юм биолог зүсээд өгөөч юм. Тэгээд чи тэрүүгээр хийх шаардлагагүй би наа биологч хуваагаад өгч чадчих штэ илгэн. Ямар хэцүү бэ? Та нар ингүүл яах вэ? Яг ингээл нэг гэр бүлийг алхаалтай ингээл амар гэж бэлэн орсон. Сайн уу? Үнэ таваад фак. Гахаш ачнаас тэ яг ингэж ийснэ. Тэгээд бого барьстай тэ торт идэж шээ. Тортон таалагдахгүй нөө тэ таалагдахгүй буудна гэх. За тэгсэн чи үгүй чи тэ торт зүсгээр ингээд ийм тэгшхэн биш зүсдэг гинэ. Тэгээ надаар зүсүүлэх юм гээд. Нөхрөөрөө зүсүүлэхгүй. За тэгээд тэ чи тэр хутгийг хутаг болохоор энэ нөгөө манай хүүхдийн өрөөнд байгаа очиод аав гэн. За хутгийг авъя. Яаж яахад ямар гоё тоортой. Нөгөө муур ирсэн байдаг. За зүснэ та. Чиний боломж наадуулаа халаа хай тэ. Айгуу гоё цэвэрхэн буудаарай гэж чинь ой. За тэгээд халаа хай. Бүлж болчих. Хэнийг талж бүлж болчих. Ээжийг заавь. Эсвэл бас эсэргүүцэж чадхаас нааваас ихэсэн дээр үү. Тэгэхгүй ээжийг асууж энэ хоёр босож ирээд намайг иврээрөө мөрөгчих магадaltaй тий. Тэгэхээр мөргүүлэхгүй тул шууд аавыг алаад тэнгүүд ээж сандрангуут нь эргэж хараад маа ээжийг алаад тэгээ ээж аав хоёр өхөнгүүд хүүхэд сандраад ямар ч хариу үзүүлж чадхаа болно шүү дээ. Тэнгүүд нь хүүхдийг алаад амар зүг төлөхгүй юу л шүү дээ. За тортод. Яа тийм байлгүй дээ яа. Торт үссэн чинь нөгөө дараа ингэж далаахт ээжиг ухаа ижлээ гэж бодсон чинь үгүй ээж. Гэсэн чинь өө мангархан минь дээ чи ингээд хаасайгүй намайг заваалтуулчлаа гинэ. За өнөөдөр чи чиний энэх сүүлийн өдөртөө хонгор минь одоо яана. Тэгснэ те хүлээж манай ихнэр одоо чамайг цэвэрлэнэ гин. Тэгснэ шаардлагагүй. Одоо нөгөө гэрт ирсэн зочиндоо ингэж асуудал удаад яах вэ гэсэн чинь юу гэсэн үг юм бэ? Энэ хүнтэй чи хэдүүлээ дөнгөж л харилцаж байгаа штэ л гэсэн чинь энэ их сүртэй асуудал биш ээ. За тэгээ одоо ихнэрийг нь цэвэрлсэн. Алж өглөө. Яа зээдэ. Яагаад намайг Яа.
Яах вэ юм балайс. Баг. Би нэг хармаг. Өдөөдөө заяа. Тэснэ ямар гоё одоо ингэ зөөлхөн хүрдэг юм бэ? Чич гараараа өстэй айгүй сайн багтай шааж ийн. За тэгснэ ингээд манай нөхөр ажилласаа халагдцаа. Тэгээд бидний өрөөсөж чад хамгийн явтан газар энэ байсан гин. Тэгээд ингээд тэг хинч байхгүй юм зэлгүүд газар ирж амьдэрсэн гин. Тэгээд өнгөрсөн дэх одоо энэ амар завгүй амьдралаас айгүй хол гин. Тэгээ чи ямар нэг юм хэлсэн гэсэн чи үгүй би юу ч хэлээгүй надад дахиад бив хэрэгтэй байна. За нөхөр болохоор ажилласаа халагдсан юм байна. Тэгээд ерөнхийдөө бол гэртээ ингээд ажилгүй байхаараа сэтгэлээр унаад байнга уудах юм байна. Ер нь бол тийм л болоо авчлаа. Чи дугай авч хүүхдээ цагийн чи дуусах байдал юм. Тэгээ хангалттай бууц биш үү гэдэг хөтөө хэлж байна. Тэгээд чи ингээд уугаад байгаа болохоор энэ хүүгээ тоос чараатай газар бид нар ингээд өнгөрч юм. Гэснээр чи намайг дандаа зөндөө ууж ийн гэдэг. Дандаа чи мөнгө олж ир гэдэг те. Би чамаас олж ад жаргалгүй байна гэдэг гэл. Тэгснээр чи энэ гэрт ирсэн ч очиндоо ингээд бүх юмаа хилүүл яасан нэг мөрлөх юм. Чи уучлаарай ирэхмээ тэр согтуу байна. Тэгээд энэ бүхний цэвэрлэх цаг боллоо гэн. За тэгээд уучлаарай тэр манай нөхөр дэндүү согтуу байна те. Юмаа цэвэрлэе гэн. За ихнэр юмаа цэвэрлсэн. Тэгээд би явахаас өмнө шийх хэрэгтэй байна. Гэсэн чи Одоо та динэсри үзмээр энэ би үзмэг байх юм. Хэмэл муухай шиг. Дараа нь юу цоо? Fuck. За зөө. Үзээ да. хүүхдээ те явж өрөөгөө цэвэрлээ. За одоо ихнэртэй ойлтно үлдсэн шүү. Манайхаа одоо айгүй те манай ихнэр чинь манай ихнэр л шээ. Ихнэр бол намайг жоох өдөөд байгаа. Яа зээчи. Бүцмэг. Шалдимын үчлэн үзвэл. Иснэ чи намайг эндээс ингээд аваа яваач гинэ. За мань хүн бол гэрээсээ зүхтаах хүсдэг юм бэ. Би энэ байж дискүүн энэ ч бол ямар ч амьдрал. За би чихээ таглалаа. Ямар жаргалтай болгож чадна гişаач. Хүүе. Ихнэртэй болох чи ийм амархан юм уу? Та нар ер нь ихнэртэй болж чадахгүй байх гэдэг зүгээр айлыг. Манайхаа юу гэж ёстой юм байл л даа. ихнэр нь юу гэж би юу сонсохгүй. Зузаан нарийн холбоог чи мэдэрчээсэн. Би чамд хайртай юм шиг байна. Чи энийг мэдрэхгүй байх уу? Би нүдээ таглаж чихээ дарж байна. Газар торт идсэн шүү дээ. За дууссан уу манайхаа? Шүн дунд ингээд төв зам дээр Би юу сонсохгүй. Тэгснэ чи юу болоод байна? Би Нөхрөө харцсан. Байсаа. Юу гэлчүү? Шүн дунд төв зам дээр би чамайг хүлээж ий гэсэн ямарч байсан. За энэ ямар давшин болоод байна тэгээд. Чи би зүгээр те. Юу гэлчүү? Шинэ найзад баяртай гэж хэлсэн ба өөр юу ч Хурцээр харцсан шүү. Тэгснэ чи энэ шүнжэнгөө энэ муутай Юу хэлсэн? сэтгэлээ. Тэгснэ чиний энэ завхаарлаас ч болоод бид нар ийшээ нүүж ирсэн шүү гинэ. За ихнэр эвгүй болоо явцсан шүү. Ихнэрийн ер нь сэтгэлээс болоод ийшээ ирсэн юм яриа явчлаа. Тэгснэ би тэрнтэй сэтгэнээгүй штэ. Чи юу ярьж байгааг ч мэдэхгүй байна. Би зүгээр л одоо найрсаг хандчих юм. Одоо ингээ нөхрөн дайраад заяо. Одоо одоо зүгээр ажиг. Бод гитус. Жаа чи байлаа. Чи наадах аллаа. Энэ өнөөх нь ураа тэгээ бууга гаргаа буудчих одоо харчих. Чиний бороо. Да бууга гаргаж ирсэн нөхрийг бууцсан баа. Ямар амар стресстэй тоглоо байдаг. За нөхрийг алцсан. За ан ихсэн гинэ. За ихнэр хүүхдээ хоёрыг За одоо ингэдэг нөхрөөс нь хайр би бол ихнэрийг шүн мөн аваад зутаач гэж бодсон шүү дээ. Одоо алхаас өөр аргагүй болсон. Хайр хүүхдэн тэр гүйж ийн ихнэрийн гүйж ийн. За аюутаач ихлэ хүүхдийг ал. Уучлаарай. За одоо ихнэр дээр очие. Эцэг тавьсарч хоёулаа нэг идүү үсэлээд. юу what the fuck? Ихнэр Хүүхдэд үгээгүй багт what the fuck? дутуу хүчиг гэсэн үү? Ямар амар юм бэ? Айгүй Ядчихад нь ямар амар дуурдаг. За. Гэ гурвангийн нухаа ийсөө. Өнгөрсөө. Дөнгөж сая драм байсан чинь тэгээд драм дууссан тий. Одоо аллахын цаг ихэлсэн. За гурвангийн алаа ийсэн. Одоо буцаа мууран дээр очие. Өдрийг болохоор би юу руу оруулж янзлах юм болоо. Амбар руу оруулж.
Ээжээс нь эхлээд хэрэггүй. Би ээжээс эхэлсэн биш. Яа. Эхлэх байсан лээ. Толгойг нь хардаа. За идээд дууссан. Одоо тэгээд Үр идчихлээ түр харсан уу? яста. Уул нь хэдхэн цагийн өмнө надад порт өгөө сууж ирсэн. Би чамтай хамт зүхтмаар байна. Би чамд хайртай маягтай гэсэн чи байх. Одоо үлдээ зогсож байна. Амьдрал бол үндэ ийм л байх юм. Яа. Бүгдийг янзлаа. Амар уу. За гуруулангийн янз. За одоо ингээд эцэст би машины компьютертай бол. Одоо ингээ үгүй юм хийх. Компьютерны төлөө хийж байгаа шүү дээ. Та нар боддоо арай муухай огойд. Хэд юм хийх гээд дайраад идэх. Манай муур юу? Тэгээ гайхаа. Кинонууд угаасаа л ингэдэгээс. Манайха би өмнө нь үзэж байгаа. Би баг их нэртэй болохоо шахсан шүү дээ. Тэр нөхөр дайраа өсөв би аваад цутаах байсан юм. Бүжигч дууссан. Би чамайг орж ирснийг сонссонгүй. Тэгээ тэ миний араас бити дахиж ингэж гитээр хэлгээд. За чи тэ айгу сайн чанарын мах авчирсан байна. Энэ булчингийн чирхүүдийг хардаа л гэн. Тэгээ би өөртөө одоо нөгөө трофи гэдэг нөгөө нэг ангийнхаа энэ чихмэл байгаа штэ. Тэрийг хийсэн л гэн. Тэгснэ энийг одоо маш удаанаар ингэж цусыг гаргах хэрэгтэй л гэн. Тэгээ цай нөгөө тийж байгаа юм шиг тэгтэж гинэ. Цай дүрж байгаа юм шиг ийм чимээгүй болчдөг гин. Тэгээ чи амьсгаагаад үжээд тэд амьсгаагаад үжээд тэгээ хэдхэн секундын дотор би бинийг ойлгодог. Тэгээд бууд уграал ойлголт дуусдаг гин. Тэгээ чи надад хэлтээ энэ бүхэн чиний сэтгэлийг хөдөлгсөн үү гин. Тэгээ яс бицарж байгаа чимээ чамааг одоо догтлуулсан уу? Чиний зүрх хүчтэй зохиосон уу? Чамд гоё байсан уу гин. Надтай үнчээр яриарай л гин. Чи худлаа чамаа худлаа ярих уу би мэдэн шүү гин. Яг гоё юм байгаагүй үстэй сайн бол. Надад сонголт байгаагүй. Тэгснэ тэ нөгөө л нэг үлэг болсон үгийг хэлж гин үү тэ надад сонголт байгаагүй л гэн. Тэгээ чамд үргэлж сонголт байдаг. Чи зүгээр үхгүйг сонгосон. Тийм болохоор чи гохоод арсан гин. Тэгснэ чи тэ тэр одоо нөгөө татганж байгаа зөгцийг нохоо сонио авчирж байгаа юм шиг над дээр авчирсан. Чи бити худлаа яриад чи энэ дуртай л байсан бидтэй. Тэд нар одоо нөгөө энэ бүх асуудлыг чамд арай амархан болгож өгсөн, чамд таалагдсан бидтэй. Тэд нар чамд одоо алах нөхцөлийг бүрдүүлж өгсөн л гэн. Тэгээ тэ за энэ яах вэ? Хоёлаа дараагийн асуудалтай орё гэн. За тог тасарчлаа. Тэгээд гэрээ ажилтнууд байгаа генераторыг очиод зохиод асаагаад гэн. Энэ нөхөр намайг алах гээд. Жихнээсээ энэ муур намайг алах гээд. Надад бол яг тэгж санагдсан. Удлаа юм яриад чамд гоё байсан бидтэй. Хүн алах зугаатай байгаа үстэй л би зугаагүй гэсэн чинь зугаагүй байдлаа чи манай гэрт авчирдаг юм уу те л. Тагийн трафик асаасаа гацчихна. Чи энийг араа энэ ямар амар гайхамшигтай байна л гэн. Үнэхээр төгс байна. Манайха Би спорт лайк дараад дээд өршөөлөг хүртэх. наа дагаараа. Ямар ч нохооны зураг араад юм ярьчлаа. Тэгснэ түүний нүдэнд ийм айгүй одоо нөгөө бодол агуулж байгаа юмтай орж байгаа. Хөлтаагүй үзгээ бодол авахгүй болдог. Тэгээд тэр нүд нь болохоор юм чимээгүй хэрнээсээ тэр бүгдийг мэдчихэдэг. Тэнд ямар ч юм бусдыг шүүсэн юм байдгүй л. Тэгснэ чамд одоо оролдох хэрэг байхгүй үстэй. Чи зүгээр өрөөнд орж ирэл бүх хүмүүсийг одоо өдөрөөс өхүүлж чадна гэнэ. Тэгснэ би чи үүрд байжууд яг энэ шиг чи энэтэй санал нийлж ийн үлээ. За энэ муур амар эвгүй болоо явчлаа. Нохооны зураг харснаа энэ манай муур нохоонд татаарах юм болов уу? Энэ гайхамшигтай юм аа эсвэл наа чи яг нохоо шиг харагдаж байна гэдэг хоёр хэлтэй алийг хэлэх үү? За наа чи зүгээр нохоо шиг харагдаж. Лайк дараа. Наа чи зүгээр нохоо шиг харагдаж шүү дээ. Чи зүгээр нохоо шиг харагдаж ин гэж үү? Чи энэ бүхнийг ерөөсөө ч ойлгосонгүй. Энэ бол үс болон одоо нөгөө юм чимээгүй байдлаар бүтээгдсэн сахиусан тэнгэр гин. Тэгээд энэ нүдэн дэх тэр бүх асуудлыг чи харахгүй байна уу гин. Бүх зүйлийг ийм чимээ шуугаа мэд харагдуулж байгаа тэр байдлыг харахгүй байна уу гин. Чи ч ястаа сохор азгүй амт юм да би чамааг өрөвдөж гин. Хуцаад авах уу? Ер нь жоохон айсан. Хүн алаад үжилсэн шүү дээ. Энэ байгаагүй шүү дээ.
Хизээдээ хүн алаад үчилж юу? Ер нь би амар буруу газар ирчихжээ. Одоо тийсэн чи би ер нь ийшээ орж ирэх ёсгүйч. Нохо. Яа чавчсан. Араас дагаад ирдэг ш. Яах гэж байгаа. За битэрийн яриа яг юун дээр дасгалтлаа л. Тэгээд тариаг Эрдэнэшийн талбай руу гараад тэнцээ бити төрчөөрэй хэлээ. Тэгээд Эрдэнэшийн талбайг ингээд өнгөрөөд гарахаар сүм байгаа гэх. Тэгээд тэр сүм дээр болохоор юм эвэртэй амниморф гэдэг амтан байгаа гинэ. Тэгээд тэнцээ тэр сүмийн одоо шүтэн бишрэгчд амар олон байгаа гэж одоо нэгснээр залбирагчд олон байгаа гинэ. Тэгээд чиргүүлээ аваад яваарай. Тэгээ чи энэ удаа ганцхан галахад болно гинэ. Хүүе чи намайг 3 шиг буугаалаад аккумулятор авч болно гэж үсттэй. Ямар амтны муур вэ? Ямар муухай скам юм бэ? За дахиад амтаа алах хэрэгтэй болсон. Одоо тэрэг болоо. Ямар ч амтан байгаа. Аккумуляторын нүгэн болов гэдэг юм. Сүмэн хаана байгаа? Эрдэнэшийн талбай хаана байгаа? Эрдэнэ шишээ утгаа үсгэж харагдахгүй. За Эрдэнэшийн талбай дээр ирсэн. Зүгээрээс нь дахиад буудаш. Саяных бол адын бодол байлаа уучлаарай. Одоо тэр амниморф нь ямар амт юм бол ийшээгээ тэгээ битүү шүү дээ. Ваа бодож орчлохгүй. Чойж мөч гэсэн юм байна уу? Ахгүй. За явъя. Exit гинэ за гарах хэсэг нь ийшээ. Тэг ийшээ бас юу байгаа. Дахиад уурч. Windows цогцсон шүү дээ. Ямар амар олон юм алдсан би талбай. Саний бол зогцсон чинь муурын тэр дотор нэг зогцсон байгаа. Энэ болохоор адууны чийж хэсэг баг шүү. Тийчээ оош буугай. Буугайх үү. Цус нь ийшээгээ явчихж байгаа. Цус нь ийшээгээ битүү. Энд ямар ч юм алга. Би ер нь энэ янзаараа төрлөө дөө. Уулгын үгүй туулаа биш. Тууя энэ нэрнгэсэ би старс биш үү? Чи бас юу вэ? Нөгөө өршөөлийн нөгөө аллах те хэдүүлээ өршөөгөөд өөрт нь одоо арай хөвтөйхэн болгоод алсан. Энэ яг амьд те. Энэ бол бүр яагаад ч манайхаа биш ээ. Тусгаарч. Вара. Толгойн үтчиж нөө. Нэбэтэн хой. Ахгүй. Тэгтээ толгойн үтэлчих. Алгуул төртөл гараад ирсэн. Зүү нохоо. Би чамааг бол гаргаж. Яг гугумааси. Яг гугумаа. Гугумааси сэсэнэда. Яа энэ сарга буруу газар ирсэн. Болон түр идэрл. Энд ч бас хүн алаад тавьсан. Нөгөөд чи ирж гинөө. Энд явж. Бэжэж. Ийшээ бас битүү шүү дээ. Бэж та би халт эргээ харчих уу? Халтхаа. За ийшээ буудах юм байна. Ингэж байгаа. За. Ямар хэцүү юм бэ? Төөрж ядчих чинь бас нэг манайхаа гараад ирэхээ. Би гол нь одоо яг хаана явж байгаа, хаа үрэх ёстойгоо ер нь ойлгохгүй л яваад байна. Гэтэ зөвл явж байгаа юм шиг байна гэж. Нөгөөд чи ард ирсэн. Хүлхий чимээ сонсгоцоо. Жох айж инеч те. Танд райж гин үү? Танд жин бич. Сонирхол. Exit гинэ. За. Хойн гэвэл дахиад ийм бичлэг юм чи. Хоёр дахь харж байгаа заа юу. Амар худны бичиг үе те. Ийшээ exit гэсэн ирнээсээ тэгээ ямар ч гарах байхгүй. Одоо юу дуграадах вэ? Чи нүфүш. Тэснэ зүгээр нүх гэдэг ачимэнд ороод ирдэг шин. Чи юу хийж яах вэ? Ямар хэцүү хат иргэ авчаа. За ирсэн. Ирээгүй юу? Ирээгүй л багт та. Энэ бичиг нь бол би их олон хууртж байгаа. Тэгэхээр болоогүй ээж. Ийшээ бас юу байгаа?
За нэг амтны толгой суг усрээд унсан. Яачлаа шүү. Унахаа. Намайг чирээ явуулсан. Түрүүнээс хойш намайг хөөгөөг үзтээ. Чамд гар хэрэгтэй, чамд тусламж хэрэгтэй юу гинэ? Тэснэ чи яага наана дүүжлэгцэн. Энэ нөгөө надаар одоо нөгөө нэг үгийн одоо юу wordplay-ийг одоо монголоор юу гэдэг юм бол нөгөө нэг тиймэрхүү юм хийгээд миний гарыг барьчаа те чамд гар хэрэгтэй юу гэснэ. Чи яагаад найд дээр ингээ зүгдээд байгаа юм шиг. Гэснэ за зүгээр би чамайг одоо буулгалаа л гэх. Гэснэ би тэр зүйлээс одоо бүх нөхцөлд ингээд хол байхыг хичээдгээ. Тэгээд би ирсэн азтай байна. Тэгээд тэр манайхаа болохоор энэ төрдөг газар одоо нөгөө сүхэрж унтал нь араас нь дагдаг. Тэгээд заримдаа хэдэн цаг, заримдаа хэдэн өдрөөр ч хамаагүй дагдаг гинэ. Тэгээд одоо нөгөө өөрийг нь дүүжлээд ингээд наранд хатаадаг гэж. Тэгснэ энэ аваар бол хайж олоодох юм байхгүй бүх юм ингээд муудаад өмхөрцөн байгаа сүмрүү шууд яв гэж. Тэгээд хашааныхаа хаалгыг нэгдсэн байгаа гэх. Тэгээд тэр хашааны хаалгаар шууд манай байшин руу явчих болно гинэ. Тэгээд дахиад энэ Эрдэнэшийн талбай дотор явах шаардлагагүй чинь. За сүмдэр явж исэн ирцэн одоо л айх майх юм байхгүй шууд сүмгөөгөө очихсан. Chicken kill tracker гинэ. Энэ дотор би 25 юу арч болох байсан юм бэ? Дахиад арч болох байсан. За туулаатай таарсан. Туулаа намайг хараад орилсон. Тэ мэдээж эмхтэй туулаа бай. Уучлаарай. Би орилохыг хүсээгүй. Чи намайг зүгээр очиачлаа. Манайхаа энэ эмхтэй туулаа юу? Чиний уулздаг байсан буугаар чи би аалсан шүү дээ. Би чон бай тэ намайг Лигоши гэж дуудал гэж. Тэгснэ манай ихч бит хоёрлоо ингээд энэ Эрдэнэшийн талбайд явж байхад дайрсан гинэ. Тэгээ миний нүдний шилийг бяцсан талбайгаар ингээд дамжаад явах юм бол илүү хурдан яваад ийм авч чадахгүйсэн гэж бодсон юм аа гэх. Тэгээд энэ дотор ийм амар үхлийн өрх баг. Гэхдээ чи явж байхдаа нүдний шил ордлох юм бол надад буцаагаад аваад ирээрэй гэнэ. Тэгээ би ядаж жинчэнээс явах замаа харах хэрэгтэй үсттэй л гэнэ. Тэгээ чи намайг аварснараа манай ээжийг ч гэсэн аварж байгаа гэсэн үг шүү гинэ. За нэг туулаад нүдний шил олж өгөх хэрэгтэй болсон. Энэ болохоор нэг сүмрүү авах гэсэн үг. За сүм дээр ирсэн. Яа. Ямар амар удаа явбаа. Тэр харж байгаа л гэн. Энэ болохоор юу юм шиг үү те култ. Тийм биш. Чикгүй сүм дээр ирцээ. Амар ивгүй сүм дээр ирсэн. Тэр баагийн цусмос мах шиг юм амьсгалаад тэгээ ичээ ингээ хүн халаад гадна зоогоо тавьсан. Өө бүр амьд хөдөлж явах maaгүй энэ дотроос нь юм ургахтай биш. Хонь үү шүү дээ. Хонь. Та нар яагаад хонь байгааг ойлгож байна уу? Тэ нөгөө яад нь штэ бусдын үгээр явдаг одоо нөгөө ингээд тархиа угаалгах хүмүүсийн ч нөгөө хоньнууд гэдэг нь штэ. Тэгээд энэ сүмийн гişүүд нь хоньнууд байгаа юм байна штэ. Evacuation. All workers evacuate. Бүх орсон суугчид эндээс зугатаах хэрэгтэй. Тэгээд энэ ав яатсан гинэ халдвартай болцсон гэж юм. Энэ сонио улаан юмнууд энэ халдвар нь бийж магадгүй юм шиг байна. Ямар ч үсэн бүх хүмүүсийг эндээс зугатаа гэсэн тийм зарлал явуулж байна радиогоор. За ямар ч байсан энэ хав нэг юм сонин юмны халдварт өвтцөн гээд тэгээд бүх орсон суугчид эндээс зугатаа гэсэн. Ямар ч үсэн л зөндөө олон хоньнууд өгсөн байна. Энэ гүрийг яаж болох вэ? Энэ захилгааны утсыг салгахаар унах юм болоо гүр. За гүртэй холбоотой юм шиг энийг унтраах юм бол магадгүй гүр буужмаа буухаа л салгаад өгье. За гүрийг буулгасан. Энэ тэгээ яг юуны халдвар болохоор ийм амар олон тэмдрүүлүүд гарч ирэх вэ? Тэ хаасайг ингээд баахан тэмдрүүлүүд гараад энэ сүм дотроо битүү. Би ч болон дөнгөж сайхан нэг туулаан буулагтай уулзаа явж исэн да. Бичиг байна уншээ. За Малколм ахаа тий та ингээд одоо нөгөө цуглаанаас хоцорсон байж магадгүй хоцорхон болвол энэ чойж нь автоматар чойжлогддог гэж байна. Тэгээ чи цагтаа ирчдэг бол азгүй энэ даа. Тэгснэ энэ аваар бити ингээд хулгаагаар орох гэж оролдорой чи ямар нэг юм ивдэлчих магадгүй шүү л. За энэ нэг амьд нөхөр явж байна. Уулз яагүй энэ ав яг юу болсон бэ? Надаа юм ярихгүй гинэ. Болч ч бас чадчих штеп.
Хүүе залбирсан. Надаа юм ярихгүй нэ. Барч чадчих. Дотор хүмүүс яаж юм? Хүүе залбирсан хурлаа хийсэн хിവэрэ байгаа юм биш үү? Тээвэр дээр нэг төвтрүү чадчих. Хүүе залбирсан хурлаа хийсэн хിവэрэ байгаа юм биш үү? Тээвэр дээр нэг төвтрүү гараад зэрэг тойронд ийм юмнууд байхад мань нөхөртүүд энэ дотор залбирсан хിവэрэ гэхнээс үгүй. Айгүй. За энэ болохоор булш юм уу? Үнэг 6 энэ код юм шиг байна. Гүрний цааталд нэг утас байгаа, хашаан дотор утас байгаа гинэ. Тэгээд тэр утсыг аваад асуултанд нь хариулах хичээл. За үнэг 6. Нохоо 5. Минж булга байна те. Булга 4. Горил 3. Акул 2. Могоо 1. За энийг яаж хийж вэ? За утас дуурцсан. Би нөгөө код хийж байгаа байж. Утас авахаас өмнө яагаад дахиад хараатай. Бэнөө. Окей, хэвчээ зүгээр амьсгалах юм байна. Зүгээр амьсгалж ийснэ уцаа тасалчдаг шаас өгөө. Дахиад утас дуурсан. Дахиад амьсгал. За. Алхын цаг ихсэн аннуудаа. Энэ хаалгаар эцэст нь үхэл орж ирлээ гин. Гэснээр танихгүй үний ингээд дүр төвлөцсөн. Намайг Хироны хүмүүс гэдэг. Тэгээ бидрийг юмаа ярьж дуустал хүлээгээч гин. Тэгээ чамайг одоо хинч гинтэхгүй. Бид нар чамайг бол зөндөө удаан хүлээсэн гин. Үе эдгэр чинь надаар өөрсдөө алуулах гээд хүлээжсэн биш. Ямар амир юм бэ? Үе баярлаад намайг хүлээгээ сууж идэг бас. За одоо энэ сүнснүүд бол төсөөснөөс ингээд маш ихээр зовцгоосоо тэгээд өвчин зовлонгоос биш, дайнаас биш, зөвхөн амьдралаас болж гин. Тэгээд энэ бүх одоо нөгөө энэ бүхэн ингээд хизээж дуусшгүй л гин. Нөгөө дуусшгүй давталтууд. Тэгээд энэ нөгөө эц төгсөлгүй энэ тойрог дотор бид нар гаццсан байгаа. Бид нар одоо энэнийг энэ бүхний дуусахыг хүсэж ийн гин. Тэгээд ингээд тойроолдог могоо бол инээмсгэлсээр л гэдэг энэ нэг уробороос хийлж байгаа юм байл та нэг сүүлээ ийдсэн могоог. Тэгээд өөрийнхөө сүүл. Тэгээд биднийг чөлөөлөө өчлгэн. Тэгээд биднийг яаж зовж байгааг чи харахгүй байх уу гэх. Та нар ингээд сүм дотор тэнэг юм шиг залбирж байхаар гадаа гараад амьдарч үзсэн үү? Ядаж писи ороод нэг хоноод үзээч. Амар зугаатай шүү дээ. Тэснэ? Одоо энэ чинь нэг л асуудал байна. Бид нар одоо ингээд энэ сүнс бие махбодоо чөлөөлөхийн тулд бид нар өөрсдөө алж чадахгүй гин. Тэгээ биенийхээ алж чадахгүй гин. Тэгээд чиний одоо нөгөө наашаа эрэхтэй харсан тэр олон аллага нөгөө нэг сонирм махцах ингээд тэмдрүүлсэн штэ. Тэр нь болохоор эдэр биенийхээ алснаас болж үүссэн гинэ. Тэгээд энэ болохоор хоригдогчдын парадокс гэж байна. Энэ нөгөө торон дотор хоригдсон байгаа. Тэгээд энэ торноос гарах түлхүүр нь чиний гарт байгаа гин. Тэгээ чи одоо бид нар шиг ингээд хоригдоогүй тий. Чи бол чөлөөтэй гин. Чи бол гадны хүн. Тэгээд бидрийг одоо нэг алаад өгөөч, суллаад өгөөч гэхэд. Тэгээ чи ийм гоё тий буянтай үүлийг хийж байгаа чи ч яста азтай юм аа. Чи юу гэж хэлэх вэ гин. Би та нарыг бүгдийг чи алахгүй эсвэл би та нарыг бүгднгийн чи сүнсийг чөлөөлөд өгье гин. Ямар хэцүү вэ? Одоо алхаас үрээ. Чамаа борхон ивэ гэх юм. Тэгээ бидрийг тэ бүгднгийн алаад өгөөч гэх. Тэгээ бидрээ юу зогцсон дотроос ингээ хайгаад юм олоорой гэж байгаа юм. Search to what remains to find. Бидний биенээс олдсон юмыг одоо ингээ хайж олоорой гин. Тэгээ чиний энэ бооны чимээ чинь бидний сүүлийн залбирал байх болтгой л гин. Тэгээ зөвхөн үхлээр бидний эрх чөлөөг олж авах болно. Ямар хэцүү бэ? За. Одоо алхаас бүгдийн алыг хэлцээ. Ингээ өвхөй чиг бэлтжээ тий. Өвхөй чиндээ одоо хоёр хоног тусчихдаг. Гадус.
put bodies on after энэ шүтэн дээр биеийн тавьж юу вэ? Би бас биеийг янзлах юм уу? Намайг ингэж биеийг янзлж өгмө гэж хэлээгүй л одоо бүр гоё ястаа гоё. Одоо би бүр бүх хоньнуудыг эвдгээр болоош. Алахгүй гэсэн илүү зовоохон биш. Алахгүй гэчихэд уусаа өсөөсөө би нэгийг алах хэрэгтэй л дээ. Түлхүрэг болцсон. За энэ эвэртэй нөхрийг аваад тэгээд энэ газраас явъя гэж. За нөгөө сүмийн ахлагчийг аваад энэ чинээс явлаа. Надаа байгаа нэг тийчээ явсаар л. Ваа энэ нөгөө нэг бурхан гэдэгэнүүд нь босоод ирсэн үү? Баахан мэд үдэгш. Бараг Серафим юм аа ши тэ. Энэ нэг явтаа юу тоглоом биш үү? За тэгээд нүдний шилэг өгөөд эцэст нь итгэл найдвар байна. Чамд зөндөө баярлаа. Чи 2 аймаа урлаа гэн. Тэгээд энэ нүдний шилийг чи тэдрээс аваагүй гэж найдаж юм минь. Тэгээд энэ имийг би ээжтэй аваач чөх хэрэгтэй байна. Би чамд өртөө болсон. Тэгээд хоёулаа ер нь таарлах байхаа гэв. За яваад өгсөн. Одоо хэдүүлээ Мохавегийн хуу явна штэ. Мохавегийн хуу явсан. За муурын гэрт ирсэн. Муур амар санаатаа бургай юм. Манай Монгол сайхан юм уу? Хулаатар авна гэж сайн. Налах малах руу эсвэл 22 лөө гүйжж бол амьд хойно аваад гал дээр нэгдээ те. Олон цагийн ажил болохгүй шүү дээ. Сайн одоо энэ хоньыг бол янзлах гэж бол маш их цаг авлаа. Үе чи нөгөө диваач очоогүй юм уу? Яагаад амьд байгаа юм бэ? Эцэст нь миний сүнс чөлөөтэй боллоо гэсэн сүнс нь чөлөөлөгдөөгүй. Сүнс нь хоригдсан ивэрээ л. За мууран дээр ирсэн. Муура. Бугаа гаргач. Муура. Энэ сууч. Чи эцэст нь ирүүл гэн. Тэгээд тэр одоо шашныхантай нэг их асуудал тулгараагүй гэж найдаж байна. Наашаа ирээ суу гэн. Сайхан нөгөө арай ээж аав хүү гурыг яатсан биш. Толгойг нь үлгцсэн бэ. Энэ аав байна, энэ нөгөө надад тайртай бууг маань байна. Ичээ хүүхэд байна те. Гасууса чи өөрөө хийсэн сайхан ажлуудыг хараач. Нэгнийхэн толгоонд нүх байгааг нь харамсалтай айлгна. Тэгээ чи энийг мэдэрсэн үү гинэ? Одоо нөгөө хин нэгнийг биш зарим нэг зүйлийг ингээд шинэхнэр нь янзлахаар бие нь халуунаараа байхаар арай өөр мэдрэгддэг юм. Тэгээд арайч те сүнс нь ингээ биенээсээ салаагүй байгаа юм шиг гэнэ. Тэгээд биенийхэн зарим хэсэг нь чамайг юу хийснийг мэдж байгаа. Тэгээд чамайг үзэн ядж байгаа юм шиг. Тэгээд тэр мэдрэмжийн төлөө би амьдарч байгаа гэж. Энэ манай муур бол үнэхээр улаан алуучи юм бэ. Тэгээд тэр мэдрэмж ингээд те euphoric гэхээр ийм амар гоё ийм амар таашаалтай байдаг гинэ. Тэгээд чи энийг мэдрээгүй гэж бити хэлээрээ. Тэгээд энэ бүхний чи зүгээр аккумуляторын төлөө бол хийгээгүй үстэй. Би аккумуляторын төлөө хийж байгаа ч тийм. Энэ бүх хугацаанд миний машины аккумулятор суудсан би шинэ аккумулятор авчих яваагүй. Гэсэн чи за ярьж ханлаа. Энэ мах өөрийгөө идэхгүй. Тэгээд чи үлсэж гин үг нэ би үлсэвгүй. Эцнийг голоод байна уу? Эдийн голоод байна уу гэсэн. Ямар хэцүү бэ? Би чамд туслаад хий та. Энийг хийх. Миний амрууч ихсэн баярлаа. Бай тэ. Айгуугаа айж ухнаар ид. Наатаа миний төлөө залхив. Ямар хэцүү бэ? Би ч одоо машины аккумуляторын төлөө л яваагүй шүү дээ. Сэрээрээ. Тэгээ чамааг удаж хооронд би чамд одоо нөгөө гинти бэлэг бэлдсэн намайг дагаа явуу. Яа за ийм ууртай бол. Нөгөө туулаад манайх хайцсан байж тээ. Яаж байгаа юм бэ чи ямар хоёрыг юм ярьж байгааг би харсан гин. Тэгээ чи чамд энэ туулаад таалагдсан юм шиг байлээ. Тэгэхээр би чамд зориулаа аваад ирсэн гинэ. Хүүгийн нохоо вэ чи нохоо гинэ муур вэ. Тэгснэ хин нэг нь тагсна гэдэг чинь бодвол сул доорой бай. Чи яагаад нохоо вэ бол хамгийн нохоо өнгөлөг. Ийм лалар үхээс. Тэгээд өвчнөр үхнүү ослоор үхнүү байгалийн жамаар үхнүү би аална уу чи аална уу. Ерөөсөө ямар ч ялгаа байхгүй. Тэгээ тийм болохоор хүлээгээд тэгээ дараа тэгснэ чиний өөдөөс хараад ингээд амар гоё инээж байгаа ч гэсэн яг үнэндээ чи Ваа! Би сая санаандгүй дарцсан. Тэгсэн чи яг толгойн хажууд буулцсан. Алхуугээд уулна асуугаа яг чад руу арах гэж байгаа санаандгүй дарчлаа. Одоо алдсан дээр нэг нь гиз рүү утгалуулсан. Энэ амьд үлдэхгүй нь ойлгомжтой шүү дээ.
За туулаа гүцээсэн. Артлын талбайгаар шууд чигээрээ юу байгаа гэсэн хашаа бас. Тэр халуулаа яас компьютерийн нүдэн би. Нөхрийг л аал гэсэн. Тэгэл чамааг өстө уян яруу сайхан үгээрээ ингээл тэгээд байгаа хэрнээс үнэн хогийн гар чамааг бол дотроо хэдийн янзаар алдсан байгаа. Гаж дотоо нохоол гэсэн. Чамтай танилцгаа таатай байж. Яа ингээ мэдчихэр чи яаж алах юм бэ? Аавч яста сонин гардаа сүрдүүлсэн гинэ. Муур худлаа шаагаад харин муур өлөөд байгаа хөх чэ. Хажууд нь суусаа. Чи энэ бүхний ердөө аккумуляторын төлөө хийж байгаа мó гинэ. Моховигийн одоо хийгсэн болгоч ер нь надад бол таагүй сонсогдож байна. Чи энэ аваар ингээд тэнэг хүн шиг яваад иж болохгүй. Тэгснэ? Би ингээд янз бүрийн юм цуглуулах дуртай гинэ. Тэгээ надаа илүү аккумулятор байгаа бох. Тэгээ чи зүгээр авч болно гэх. Над дээр нэг ч очиж ирдгүү маа. Тийм болохоор би ер нь бол нэг олон найзгүй. Тэгээ чи над дээр ирсэнд би айгүй их баярлж байна. Тэгээд би чам шиг сайхан сэтгэлтэй хүнтэй таарсандаа баяртай байх гэж яаж байгаа юм уу? Авш сайхан сэтгэлтэй хүнтэй тааралтаагүй удаж ийн гэж. Хүүе би гэр бүлийн 3 хүн алсан. Бүтэн сүм дүүрэн хонь алсан. Сайн нэг туулаа буудсан. Би сайхан сэтгэлтэй биш штэ. Тий бицтэй. Баахан амтаа алдсан. Тэснэ за чамтай жалч чанлаа. Подвол селлер чинь дээвэр үстэй. Тэгээ дээвэр рүү гараад аш подвол муу юм бэ? Подвол юу юм бэ? Нөгөө зойр юм бэ? Зойр руу буугаад аккумулятор аваад ирээ хэлгэн. Тэгээ чамааг нэг хүлээлгэмээргүй гинэ. За ямар тач мань хүн болохоро юу гэсэн штэ нэг юм ялтам сайхан үгээрээ хүмүүсийг бодлоо хуурж байгаа алдаг малдаг гэдээсэн штэ. Тэгэхээр хэдүүлээ жоохон болгоомжтой байж. Юмыг аж мэдхүү. Тэ? Чи бол их сайхан сэтгэлтэй сайхан залуу байна гэснэ. Бодлоо манийгаа бас алах гэдэг ч магадгүй штэ. За доошо